Органик биш хэмээн сорилгын 31-ээс 40-р тест 2-р хэсгийн тестүүдийн тайлбарыг хүргье. Төмрийн хүдэр төмрийн хүдэрдэг цахиурын оксидыг зайлуулах зорилгоор ашигладаг бодисыг төмрийн үйлдвэрт төмрийн хүдэрдэг цахиурын оксидыг зайлуулахын тулд энэ дээр юуг нэмж өгдөг вэ гэхээр шухан чулууг нэмдэг шүү дээ. Тэгэхээр кальцийн карбонат чинь энэ өндөр температурт бол 850-аас 1100 градусын температурт бол задраад 1100 градусын температурт задраад кальцийн оксид дээр нэмэх нь CaO2 бол үүсгдэгтэй. За үйлсэн кальцийн оксид нь бол суурийн оксид учраас хүчлийн оксидтай оролт хараад кальци силициум АО3 гэдэг одоо ийм хайлмал шаарыг үүсгдэг. Энэ шаар нь бол нэгт багтаа учраас энэ доороо байна. За хайлмал шаар нь үгүй нэгт багтаа учраас дээрээ байна шүү дээ. Төмөр нь бол доороо нэгт ихтэй учраас хүн төмөр нь доороо байна. За ингээд хариулт нь байжээ. За дараагийн тест нь шухан чулуу нь хүчлэг борооны нөлөөгөөр амархан илэгддэг. Энэхүү урвалыг зөв илэрхийлсэн урвал аль вэ гэхээр энэ кальцийн карбонат нь хүчлэг бороо хүчлэг бодисын нөлөө карбонатууд ер нь бол хүчилд уусдаг шүү дээ. За тийм учраас энэ урвал бол зөв байна. За энэ одоо тестийн хариултууд бол хаана гэдэг вэ гэхээр энэ одоо сурах бичгийн 10 дугаар ангийн сурах бичгийн за энэ байна тий. За энэ урвалыг л ерөөхдөө нь асуусан байна. Ерөөсө шухан чулууны дутагдaltaй тал нь бол хүчил тесвэргүй байдаг. Иймд эртний түүхэн дурсгалд барилга байгууламж хүчлэг борооны нөлөөгөөр бол ингэж эдлэгдсэн байдаг. Энэ нь барилга байгууламжийн гадаад цэслийн шухан чулууны наалгадах кальцийн карбонат хүчлэлтэй урвалд орж давас ба ус үүсгэсэнтэй холбоотой. Энэ үед явагдах урвал нь энэ байна гэд кальцийн карбонат дээр нэмэх нь хүчлийн уусмал тэнцүү, кальцийн 2 нэмхийн уусмал дээр нэмэх нь CaO2-ийн хий дээр нэмэх нь ус гэдэг ийм бүтээгдэхүүн үүсгэж байгаа. Энэхүү урвалаас бол бид бүхэн харж болно. Ингээд 32 дугаар тестийн бол хариулт нь зөв байж B яагаад биш вэ гэхээр энэ шухан чулуу чинь ихэнх хувьд кальцийн карбонат бүрдүүлдэг шүү дээ. Тийм учраас кальцийн сульфид бол биш. Энэ дээр бол кальцийн карбонат бол энэ бол зүгээр гидрокарбонат үүсгдэг урвал байна. За энэ бол кальцийн гидрокарбонат задардаг урвал байна. Тэгэхээр биш гэсэн үг. За 33 дугаар тестэн дээр бол юу гэж өгсөн байна вэ гэхээр 22 градус гинэ. За температур нэг нь бол 22 градусын температурт за P1 нь энэ бол даралт 1 даралт 2 тоо тэнцүү юм байна. Даралт тогтмол үеийн одоо температур бол эзлэгүүний хамаарлыг. За 22 градуст 1 атмосфер даралтаар 254 литр гелий хийх гэж байгаа байхгүй. Тэгэхээр эзлэгүүн нэг тэнцүү 254 литр гелийг хийн хасах 197 градус температуртай хүртэл хөргсөн гинэ. Тэгэхээр T2 нь бол хэттэй гэхээр хасах 197 градус температур хүртэл хөргөхөд эзлэгүүн нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэхээр B2-ыг ална гэсэн үг. За тэгэхээр даралт энэ бол даралт тогтмол үеийн хийн нэгдсэн биштэглээс гаргасан бодлого байна. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд энэ бол хаана байдаг бодлого вэ гэхээр энэ бол багшийн номон дээр байдаг бодлого багш байна. За тэгээд энэ дээр бол нөгөө хийн нэгдсэн үеийн биштэглийг ботхоор P1-ийг үржих нь V1-ийг хуваах нь T1 тэнцүү P2-ыг үржих нь V2 хуваах нь T2 гэсэн юм бодлого байдаг л. За тэр одоо бодлоготой бол ерөнхийдөө төстэй. Тэгэхээр тэр бодлогоноос даралт нь тогтмол байгаа учраас P1-ийг бол P2-тай тэнцвүүлээд ингээд бол бодчихвол боломж байна. За энэ багшийн номны хаана гэдэг вэ гэхээр химийн эзэн 65 дугаар утсан дээр байна. За 65 дугаар утсан дээр тийм байна. Тэгэхээр 986 юм байна л та. Даралт тогтмол гэж байгаа учраас даралт өөрчлөгдөхгүй тогтмол үед температур эзлэгүүний харилцан хамаарлыг илэрхийлдэг шаардлын хуулийг бол олж болно.
болно гэж. Тэгэхээр одоо эндээс бол ямар томьёо гэдэг вэ гэхээр P1-ийг үржих нь V1-ийг хуваах нь T1, P2-ыг үржих нь V2 хуваах нь T2 гээд дарал тогтмол гэж байгаа учраас P1 нь P2-тай тэнцүү болохоор нэр хураагдаад эндээс V2-ийг болохдоо V1-ийг үржих нь T2-ыг хуваах нь T1 гэсэн үг юм байна. Тэгэхээр V1 нь бол 254 литр үржих нь 295 килон болон T2-ны том T1-ийг болохдоо том T1-ийг болохдоо 22 градус температурт за тэгэхээр 273 дээрээ 22-аа нэмжих тэгэхээр 295 килон бол. Энэ дээр бол T2-аа болохдоо 273 дээр нэмэх нь асах 197 гэсэн үг. Тэгэхээр энэ чинь хасгаар 76 килон. За ингэхээр энд бол 295 килоныг хуваах нь 76 килон гээд энэ нэг юм байна. За энэ хоёр юм байна. За ингэ бодсон чинь 986 литр болно гэсэн үг юм байна. За дараагийн бодлого. Автомашинд зорчигчийг гэмтгээс хамгаалсан аюулгын дээрийг сойрлуулсан байдаг. Дэрэнд натрийн азид, төмрийн оксид байх бөгөөд дөргөлтийн үед хоорондоо уруулдарч азот үүсгэн дээр хийлэгддэг. 25 градус температурт ийм даралтай 75 литр азот үүсгэхийн тулд 9 г натрийн азид шаардлагатай вэ гэсэн. За 34 дугаар бодлогыг ботхын тулд биднэрт урлагийн тэгштэл бол хэрэгтэй. За эхний ээлжинд бол Х1 урлагийн тэгштгэлээсээ юугаа олно? 0.5 олно. За тэгэхээр 25 градус гэж. За жижигтэй тэнцүү 25 градус. Жижигтэй мэдэгдэж байгаа нөхцөл томтыг болохдоо 273 дээр жижигтэйг нэмэхээр 273 дээрээ 25-аа нэмэхээр 298 килон болно. За дараа нь даралт нь бол 745 мм мөнгөн усны багна юм байна. За энийг паскал руу шилжүүлнэ. За 760 мм мөнгөн усны багна. Энэ нөгөө даралтын нэгжин шилжүүлэх хэрэгтэй нэг юм байдаг шүү дээ. 1 атмосфер чинь 101,325 паскалтай 101,325 килопаскалтай 760 мм мөнгөн усны багантай тэнцүү. Тэгэхээр одоо би энэ атмосфер руу шилжүүлэх гэж байгаа учраас энэ хоёроо сонгоод авчихна. Тэгэхээр 101,325 паскал гэдэг бол 760 мм мөнгөн усны багантай тэнцүү юм бол 745 мм мөнгөн усны баган бол хэдэн паскалтай тэнцүү вэ гээд ингээд x олсон чинь хэд гарлаа. Тэгэхээр 94,325,16 паскал байсан байна. За даралт бол шилжүүлэгдсэн, температур бол шилжүүлэгдлээ. За ингээд эзлэх нь бол хэд гэсэн бэ гэхээр 75 литр гинэ. За энийг метр куб руу шилжүүлэх хэрэгтэй. За 1 метр куб бол 1000 литртэй тэнцүү юм бол 75 литр нь хэдтэй тэнцүү вэ гэхээр x тэнцүү 0,75 одоо юу гарах вэ гэвэл метр куб гарна. За энэ бол юу вэ гэхээр азот үүсгэхийн тулд гэж байгаа учраас энэ азотыг бол 75 литр азот гэсэн учраас азотын молийн тоог олохын тулд PV тэнцүү nRT-ийг Х1 тэгштгэлээсээ N-ийг болохдоо PV-г хуваах нь RT-д орно тий.
Даралт нь бол энэ байна тий. Даралт нь аль вүлээ? Энийг орлуулахаар болсон шүү дээ. Даралтын оронд энийг, эзэлхүүний оронд энийг, температурын оронд энийг. За даралт нь бол 94325 зууны 16 паскалыг үржих нь, эзэлхүүн нь 0.75 хуваах нь 8,314,5 жаул үржих. Моль хасганы үржих нь кило, хасганы үржих нь температур нь 298 кельвин гээд ингээд бодсон чи энэ нь хэд гарсан бэ гэхээр 3 моль одоо азот гарч байна. За одоо нөгөө урвалаа бичнэ. 6 натрийн яг энэ ургал дээр шууд бодсон ч болно шүү дээ. Энэ дээрээ тавиад 3 натрийн 2-оо 3 дээр нэмэх нь 2 бэриум хатуу нэмэх нь азот гэдэг урвал. За тэгэхээр энэ бол 3 моль юм байна. За моль гэхээр өмнөх коэффициент буюу энд 1 моль байна. За энд бол хэдэн грамм хэрэгтэй вэ гэсэн учраас энэний молийг олохдоо 6-г үржих нь 23 дээр нэмэх нь азотын 14-ийг үржих нь 3 гэхээр энэний одоо молийн масс нь 390 грамм гарч байна. За тэгэл харгалзаа барбац. X грамм натрийн 3 чинь яасан бэ гэхээр 3 моль азотыг бол үүсгдэг юм аа. Тэгвэл 390 грамм одоо натрийн 3 чинь 1 моль натрийн азотыг бол үүсгдэг. Ингээд X тэнцүү хэд гарсан бэ гэхээр 130 грамм натрийн азид буюу натрийн N3-ыг үүсгэсэн гээд ингээд энэний E хариултанд 34 бол E байжээ. Контактын процессор хүрхийн хүчлийг үйлдвэрлэх шатуудыг харуулж шат тус бүрийн гарцыг сумны харуулсан бол 2.5 кг хүхрээс 2 кг хүрхийн хүчил үүсгэх. За энийг хялбараар бодох. Энэ бол маш хялбар арга байна. За тэгэхээр энэ дээр бол хөхрийн диоксид яг ийм шат дараалсан хувьтай урвалыг бодохдоо энэ ер нь бол хялбараар яаж бодох вэ гэж бодно. 32 граммаас энэ дандаа нэгийг харьцах 1 моль харьцаатай явагдаж штэ. Тэгэхээр айгүй муухай очсон учраас дахиад нэг хэвтийг бичээдэг. За ингэсэн байна. Дандаа хэдэн моль гэсэн бэ гэхээр 1 моль гэсэн байхгүй юу? Тий. Ямар урвал байсан бэ гэхээр S байж. S-а 2 үсч. Тэгээд S-а 3 үсч. Тэгээд H2-S-а 4 үсч. За энэ урвалууд нь бол S дээр A2-ыг нэмээд SA2, SA2 нь A2-т оролт ороод SA3. За SA3 нь бусдаа оролт ороод H2, SA4 гэсэн ийм 3 шатны урвал бичсэн байна шүү дээ. За тэгэхээр энд бол хэд байсан бэ гэхээр 2.5 кг гэдэг бол 2500 г гэсэн 32 г тий. Энэ дандаа нэгийг харьцах нэг очиж шууд энэхийг олчиж болно. Энд доор нь 98 г шүү дээ молийн масс нь тий. За тэгэл 2.5 кг хөхөр чинь x грамм H2 SA4-тэй тэнцүү юм аа. Тэгвэл 32 г хөхөр чинь 98 г-тай тэнцүүгээд x тэнцүү хэд гарсан бэ гэхээр өмнөх ёсоор бол 7656 кг одоо H2 SA4 үүсэхтэй гэж 100% гарцсан байхгүй. За гэтэл энэ нэгдүгээр урвалын гарц нь хэд гэсэн бэ гэхээр нэгдүгээр урвалын гарц нь 80 гэсэн байхгүй. Тий. Нэгдүгээр урвалын гарц нь хэд гэж юм? 80 байхгүй. Тэгэхээр энийг 7656-гаа 80% гарц учраас 0.8-аар 2-р урвалын гарц нь бас 0.8, 3-р урвалын гарц нь 100 юм чинь нэгээр үржүүл. Ингээд 4.9 кг H2-ээс 4. Эсвэл бүр одоо энэ дээр тавьж байгаа батсан ч болно. Тэгэхээр яг хугацаа их орно л доо. 2.5-аас хэдэн моль үүссэн бэ? Энэ дээр тавьж байгаа. Эндээс хэд үүссэн бэ? Энэ дээр тавьж байгаа. Байж байгаа. Эхлээд энэ үүснээ гаргаад энэ 100 юм бол 80% нь хэдвэгээд осноо энэ дээр тавиад тэгэхээр эндээс өөд энийг олоод энэ олсон 100 юм бол 80% нь хэдвэгээд 80% энэ дээр тавиад энийг олсон ч болно.
Тэгэхээр ер нь бол яг ийм хэлбэрийн бодлого бол хэлбэр аргаар бодохын тулд нэгийг харьцах нэг байвал ингэж бодно. Хэрвээ энэ дээр S 2 ч юм уу байсан бол одоо бас асуудал үүсч эхлэх учраас урлагийн тэгтгэлээ бичээд бодвол арай алдаа багтаа гарах магадaltaй. Ингээд аль хариултан зүг байсан бэ гэхээр 35-ын B гэж. Хиймж өрөөний нөхцөлд азотын хэсэг хэмжээний устөрөгчтэй оролт оруулсан. За юуг юутай оролт оруулсан бэ гэхээр азотыг устөрөгчтэй оролт оруулжээ. За урлагийн дүнд бол NH3 гэдэг хий үүсч. За тэгсэн чинь аммиакийн 15 ердөө азотын 15% нь уралд орсон гинэ. За 2 дециметр куб ч уул нь бол 100 баггүй юу? Энэний чинь 15% нь уралд орсон гэдэг байна. Тэгэхээр эн чинь хэд болох вэ гэвэл x тэнцүү 0.3 ч юм уу 0.3 дециметр куб бол азот яасан бэ гэхээр уралд оржээ. За тэгвэл одоо энэнийхээ дээр 0.3 дециметр куб байна. За тэгээд өрөөний нөхцөл гэсэн учраас хий мойлын эзлэх нь 24 дециметр кубыг үржих мойл асах нэг. За хичнээн грамм аммиак үүссэн бэ x грамм 2-ыг үржих нь 14 дээр нэмэх нь 3 гээд 2 бол энэ хоёрыг хоёуланг нь үржүүлж өгөх ёстой учраас хаалтанд хийгээ бодчихвол арай алдаа багтаа гарна. Алдаагүй гарна гэсэн үг. 0.3 дециметр куб азот чинь x грамм NH3-ыг үүсгэх юм бол 24 дециметр куб азот чинь 34 грамм NH3-ыг үүсгдэг. Ингээд x тэнцвэрийг тоосон бэ гэхээр 36-гийн 0.425 гарсан байна. 425 грамм NH3 үүсчээ. Ингээд 36-гийн C хариулт болцсон байжээ. За 37 металл боловсруулах пирометаллургийн аргад ангижруулагчаар алийг нь хэрэглэж болохгүй вэ гэж асуусан байна. За тэгэхээр энэ дээр бол тайлбар нь бол байж байна. За нүүрс дөрөгч бол хамгийн түгээмэл ангижруулагчийн бол жишээ юм аа. Тэгээд жишээ нь ширэмний үйлдвэрлэлд бол төмрийн оксидыг нүүрс дөрөгчөөр ангижруулахаар феррум дээр нэмэх нь CO2. Гэхдээ эхлээ хвчлэн бол төмрийн оксидыг бол хэрэглэдэг тийм ээ. За ингэж бол үүсгэдэг. За нүүрс дөрөгчийн дутуу эсэл маш сайн ангижуулагч юм аа. За тэгэхээр энэ бол алийг хэрэгж болохгүй гэхээр энийг бол хэрэгж болж байна. Энийг бол хэрэглэнэ. Домын зоохонд угаасаа домын зоохноос төмрийг гаргаа авахдаа бол феррум дээр нэмэх нь ингэж хэрэглэдэг ялаа. Төмрийн 3 валент оксидоос ингэж гаргаж авдаг ялаа. Тэгэхээр энэ бол бас мөн байж болж байна. Ангижуулагчаар хэрэглэж болж байна. Устөрөгч нь гент бол вольфрам зэрэг металл гаргахад ашигладаг гэдэг. Устөрөгчийн ер нь бол цэсийн оксидоос устөрөгчөөр ангижуулах замаар бол цэсийг бол гарган авах бол боломжтой байдаг. За тийм учраас ашиглагддаг нь энэ. Хүчил дөрөгчийн зөв хариулт. Хүчил дөрөгч нь өөрөө эсэлдүүлэгч байсан. Ангижуулагч бодисд хүчил дөрөгч нэмбэл металл цэвэрших биш харин эсэргээрээ эсэлдэнэ. Магний, титан зэрэг идэвхтэй металлыг гаргаж авахд хүчтэй ангижуулагчаар хэрэглэдэг гэхээр хэрэгжилж болдоггүй нь D хариулт нь байсан байна. За дараагийн тест рүү оръё. Магний хлоридын хайрцаглагын гүйдэл нэвтрүүлэхэд за магний хлор 2-ын химийн томыг бичиж. За энэ хайлмал гэхээр хатуу байсан юмыг температурыг нэгсээд халаагаад тэгээд магний 2 нэмэх нь шингэн дээр нэмэх нь 2 хлорын хасгын шингэн болгодог гэсэн. За тэгээд анод энэ бол хайлмалын электролиз үнтэй цахилгаан хөгжиж хүчээр явуулдаг гэсэн үг шүү дээ. Анод болон катод гэсэн хоёр хэсэгтэй. За анод гэдэг нь өөрөө ямар электролизийн үед бол анод бол нэмэх цэнэгтэй учраас хасах цэнэгтэй жижиг хэсэг ирж суугаад хлор Т болоод 2 электроныг алдаж эсэлтнэ. Анод өөрөө сөрөг тэмдэгтэй учраас магний 2 нэмэх чинь Т болоод тэгээд 2 электроныг бол авдаг. За ингээ 2 гэдэг 2 хуваагдаад 1 гээд тэгэхээр магний дээр эсэлтгүүн хэм буурах үед бид нар ангижрах хуралд ороод эсэлтүүлэгч болж байна. Эсэлтгүүн хэм ихсэх үед бодно л эсэлтэх хуралд ороод ангижруулагч болж байна гэж үздэг. Тэгэхээр магний нэмэх 2 байснаа Т болж ангижирна. Энэ нөгөө 2 нэмэх нь дээр байх хэвээр. Өөрөөр хэлбэл магний 2 энэ баггүй. Магний 2 нэмэх байснаа Т болсон. Энэ Т гэдэг нь ингээд дээшээ гүйчих. Тэгэхээр 2 нэмэх тэгэхээр ангижрах гээд
38 бол A хариултын зөв байжээ. За дараах элементүүдийн атомын радиус өсөх дараалал байрлуулна. Тэгэхээр үеийн дагуу зүүнээс ингээд баруун тийш цөмийн цэнийг нэмэгдснээр электроныг татах хүч өсөж атомын радиус бол үеийн дагуу хойшлох тусам буурна гэж үздэг. За бүлгийн дагуу дээрээс ингээд доошлох тусмаа атомын радиус бол нэмэгддэг. Яагаад гэвэл давхраа өсдөг учраас давхрааны тоо өснө гэдэг бол атомын радиус бол өсөх шалтгаан болно. За ботоор хөгжилтөрөгч хоёулаа 2 дугаар үед байрладаг. Ботоор нь баруун талд байгаад бол хөгжилтөрөгчийн атомын радиус ихтэй. За ингээд зөв хариулт нь ботоор, хөгжилтөрөгч, хөхөр, сэлен. Энэ нөгөө хөгжилтөрөгч, хөхөр, сэлен гэхээр давхраа нь өсөж байгаа байхгүй. Тэгэхээр хамрын их нь бол сэлен байгаа байхгүй. Тэгэхээр силентэй хариулт энэ байна, энэ байна, энэ байна. За гэтэл энэ хөгжилтөрөгч бол хөхрийн энд орох ёстой шүү дээ. Тэгэхээр энэ биш болчихж байгаа байхгүй. Тэгэхээр 39 бол аль нь байсан бэ гэхээр A хариултын зөв байна. Яагаад гэвэл ботоор бол дээрээ байгаа учраас давхраа зүйтэй учраас ер нь бол атомын радиус багтаа гэсэн үг. Хамгийн бага гэсэн үг байна. Ингээд A хариулт. За 40-т нь элементийн иончлалын энергийн утгууд өгөгдсөн байна. За энэ аль бүлэгт байрласан бэ гэж. За энэ бол 578. Ойролцоогоор 2.1 хэд дахин дахиад 1.1 хэд дахин өссөн. Тэгснээ энэ 3-аас 4 рүү огцсон бол нэмэгдэж байна те. За энэ бол яасан бэ гэхээр ойролцоогоор 4 дахин өссөн ба шүү. Тэгэхээр энэ бол дотоод давхрааны электроныг алдсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол эхний 3 давхраа нь гадаад давхраанд байсан гэсэн үг. Тэгээд энэ дотоод давхраанаас электрон алдах болоод ирэнгүүт цөмтөөгөө хайрхан байгаа учраас таталцлын хүч нь их байгаад 13 дугаар бүлэг буюу 3-ын А бүлэгт байрладаг. Энэ бол аль гэсэн бэ гэхээр 3-аас 4 рүү огцон өснө гэдэг бол энэ элемент 3 дугаар бүлгийн элемент байна гэдгийг илэрхийлж байгаа байхгүй. За ингээд 40 A байсан байна. За 2 дугаар хэсэг бол карбонаттай холбоотой ийм тест байна. За давсны хүчлийн грамм юун дээр нэмсэн байна. За бүгдээрээ эхлээд урвалын тэгшлэлүүдээ бол бичиж үзье. За давсны хүчлийн усмал дээр юуг нэмсэн бэ гэхээр давсны хүчлийн томьёо бол юу гэдэг вэ гэхээр хаашуулаар гэдэгтэй. За энэ дээр юуг нэмсэн бэ гэхээр кальцийн карбонатыг нэмсэн. За тэгсэн чи юу өссөн бэ гэхээр кальцийн хлорид дээр нэмэх нь CH2-ийн хий дээр нэмэх нь H2O өссөн байна. За давсны хүчлийн эзлэхүүн нь болохоор 25 мл усмал дээр 2 г кальцийн карбонатыг нэмсэн байна те. За тэгээд энэ нэгдүгээрх нь юу гэсэн байна тэрийг нь яхаа мартчих. За урвалын тэгшлэл биш тэнцвүүлээд их бодисын коэффициентууд их бодисуудын өмнөх коэффициентуудын нийлбэр буюу A-г олохдоо энд 2 байна, энд 1-ийн тоо бичих байгаа. 2 дээр 1-ийг нэмээд 3 буюу A тэнцүү 3 байжээ. За бүтээгдэхүүн бодисуудын өмнөх коэффициентуудын нийлбэр гэхээр 1-ийн тоо бичих байгаа ш 1 1 1. Ингээд 1 2 3 байгаа учраас B тэнцүү 3 гэдгийг дуулж батгах хэрэгтэй байжээ. За дараа нь кальцийн карбонатын мойлын тоо болоо гэж. За 3 дахь нь энэ кальцийн CH3-ийн мойлын тоо болохдоо массыг нь мойлын масс нь байна. Масс нь бол 2 г байна. Мойлын масс нь 100 г мойл байна. Ингээд 0.2 мойл боллоо. За тэгэхээр C таслал D-ийн хиттэй тэнцүү гэхээр 0.2 тоо тэнцүү. За дөрөвдөх нь кальцийн карбонатын мойлын тоо олцсон. Урал давсан острогчийн хлоридын мойлын тоо болохдоо энэ дээр бол 0.2 мойл. Энд өмнөх коэффициент буюу 1 мойл. 1 мойл. За энд X мойл олъё. Доор нь 2 мойл. Харгалзаа пропорц 2 нь 1-тэй тэнцүү бол X нь 0.2 тоо. За X мойл аашуулаарыг авахад 0.2 мойл кальцийн карбонат бол зэрэгцэж уралд оржээ. За тэгвэл 2 мойл аашуулаарыг авахад 1 мойл кальцийн карбонаттай уралд орно гээд X тэнцүү 0.4 мойл гээд тэгээд энэ F үржих нь харын хасах 2 буюу 4-ийг үржих нь харын хасах 2 буюу F нь 4-тэй тэнцүү байсан гэсэн үг. F нь 4-тэй тэнцүү. За 5 дахь нь юу гэсэн бэ гэхээр давсны хүчлийн мойлын концентрацийг олох гэхээр
C тэнцүү N-ийг хуваах нь V гэдэг томьёо байдаг шүү дээ. N нь бол 0.1, N-ийг бол 0.4 моль гэд олчлоо. За 0.4 молийг хуваах нь энэ биш. За энийг 1000-д хуваагаад литр рүү шилжүүлнэ. 1 литртэй тэнцүүгээд 0.25 литр болно шүү дээ. Тэгэхээр 0.25 литртэй байхаар CH болоор тэнцүү хэттэй тэнцүү болохоор тэрийг тэрэнд хуваахаар 1.6 моль гарт юм байна. Тэгэхээр G таслал H нь 1.6 гэдгийг дээрээ дуулж бодох ёстой ажээ. За 2-ын 2 дугаар хэсгийг. За давсны хүчлийн уусмал дээр 2 г кальций 2-ын 1 шүү дээ. За азот ба хөхрийн нэгдлийн тухай авсан байна. Литий нитридийн гидролизээр үүсгэхийн дугаар гэж байгаа байхгүй. Тэгэхээр литий нитрид гэхээр нэгдүгээр тест нь ингэсэн байна. Литий 3N дээр гидролиз гэдэг нь бусдын оролд орохыг хэлээд за эндээс бол юу үүсэх вэ гэвэл литий OH-тай нийлээд тэгээд NH3 болчихно гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр литий OH дээр нэмэх нь NH3 болно. Тэгээд энд 3-ыг тавиад урвал тэнцэн E тэнцүү 6 буюу NH3 дайжээ. Энэ бол N гэсэн үг шүү дээ. За 2 дугаарт нь ингэсэн байна. Перитийн шаталтаар үүсэх. Перит гэхээр перумээс 2, шат нь гэхээр A2-т оролдороод перум 2A3 дээр нэмэх нь SO2 үүсдэг. За энд 8-ыг тавиад энд 2-ыг тавиад энд за энэ тэнцвүүлэх асуудлыг бол өөртөө шийдэж учраас B тэнцүү SO2 чи хаана 2 гэсэн үг юм байна. Нэг юм уу? Нэг биш дээ. SO2 чи 1 SO3-ыг харчих. B тэнцүү 1 байсан байна. Дараагийнх нь агаар мандалд SO2-оос SO3 үүсэх хурлын катализатор болдог хийн дугаар. За тэгэхээр энд бол SO2-оос SO3 үүсгэж байгаа энэ хүү хийн катализатор нь бол NO байдаг. За энийг бол хаанаас харж болох вэ гэвэл 11-р ангийн сурах бичгийн хаан хөхөр сульфур гэсэн хэсэг дээр очиж үзнэ гэсэн үг. За хөхөртэй хэсэг дээр бол энэ дээр бид нарт бол тааралдах хэвээр. За хөхөр энэ байна. За дараа биш энэ чинь нэр 10-р анги дээр байдаг шүү дээ. Тий, энэ дээр биш юм байна. За 10-р анги руу би 10 энэ дээр бас за харъя да. Энэ чинь нөгөө юун дээр байдаг байхгүй шохон чулууны хэрэглэн дээр байдаг байхгүй. За тэгэхээр номоо л уншил гэсэн үг юм байна. За ячаараа. Энд байхгүй болж таарлаа шүү баларлаа. Чи юун дээр юу нэмэх гээд байгаа вэ? Тий. За За хөхөртэй хэсгээр бол байдаг л энэ байна. Эсвэл түрүүн зөвл юм хайсан байна л. Энэ орда азотын 4 оксид агарын хөхрийн 4 оксидоос бол үүсэх хурлын катализатор болдог гинэ. Азотын 4 оксид агаар дахь хөхрийн 4 оксидоос хөхрийн 6 оксид үүсэх хурлын катализатор болдог. Тэгэхээр NO2 дээр SO2-ыг нэмэхээр юу үүсэх вэ гэвэл NO2 дээр SO2-ыг нэмэхээр NO2 тэгэхээр SO3 дээр нэмэх нь NO болно. Үүсэн азотын 2 оксид нь агаарт хүчил төрөгчтэй эзэлдэж дахин одоо NO2-ыг үүсгдэг учраас дээр хуруулын одоо катализатор болтгоо гэж байна. Тэгэхээр энийг л асуугаад байна. Тэгэхээр азотын хэд оксид байх нь NO2 болж таарлаа. Тэгэхээр C тэнцүү хэд болно гэсэн үг лээ. NO2 гэж алга шүү дээ. 8 юм байна. C тэнцүү 8. Тий. За тэгэхээр саяныхаа урвалыг бол бид нар тогтоох шаардлага бол үүслээ. За энэ урвал дээр бол
яасан бэ гэхээр агаар мандалдах одоо явагдаж байгаа урлыг бол бид нарт бол харуулсан байна шүү дээ. СО2 хүрийн 4 оксидоос энэ урлыг л асууад. Хүрийн 4 оксидтой орвол тэгэхээр аль нь байсан бэ гэхээр СО2-оос СО3 өсөх урлын катализатор гэхээр юу нэлээ 3 дахь нь юм байна. За 3 дугаарт нь СО2, NO2, СО3 нэмэх нь NO гэсэн урлын үед тэгэхээр D тэнцүү C тэнцүү 8 болж тарлаа. За дөрөвт нь контактын процессын үед D бодис нь 2 шатаас үүсгэн хүрийн хүчилтэй хувирдаг. Эхлээд D бодис нь концентрацтай хүрийн хүчилтэй хувиралд орж E бодисыг үүсгэдэг. За D нь бол хэдтэй тэнцүү байсан бэ гэхээр хоёртой СО3 чинь яадаг вэ гэхээр H2SO4-тэй оруулаад дараад алюм буюу H2S2 хотлоо үүсгдэг. Өөрөлдвөл D тэнцүү 2 буюу СО3 байсан байна. E бол хүрийн хүчилтэй хувиралд орж E гэдэг нь алюм буюу D4 байсан байна. За 5 дахь нь магний нитратыг халаа задлахад хүчлэг шин чанартай. За 2 дугаар бүлгийн металлын нитратууд задрахаараа металлын оксид дээр нэмэх нь NO2 дээр нэмэх нь O2 гэсэн юм бүтээгдэхүүнийг үүсгэдэг. За ингээд 6 дахь нь тэгэхээр хүчлэг шин чанартай гэхээр энэ хүчил төрөгчийн саарм гэх байхгүй. Хүчлийн шинж үзүүлэхгүй, суурийн шинж үзүүлэхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр F тэнцүү NO2 гэхээр чинь дахиад 8 болж таарлаа. Байж болно ш давхцсан. Нэгээс олон удаа давтагдж болно гэсэн шүү дээ. За автомашины каталитик хөрвөж дотор нүүрстөрөгчийн CO2-той уралд орж CO2 үүсгдэг. Урвал гэхээр чинь 7 дахь нь илүү 6 дахь нь ч юм уу. 6 дахь нь болохоор CO дээр нэмэх нь NO тэнцүү CO2 дээр нэмэх нь азот үүсгдэг урвал байна. Ингээд аль хариултан зөв байсан бэ гэхээр G тэнцүү 7 гэж. G тэнцүү 7. Лабораторид аммоний хлоридыг за энэ дээр биччихье. Аммоний хлоридыг NH4 хлоридыг натрийн нитрит гэхээр натрийн N2-оор үйлчлээд тэгээд энэ дээрс бол азотыг гаргаж аваад натрийн хлорид дээр нэмэх нь ус гэдэг юм бүтээгдэхүүнийг үүсгэдэг. За ингээд аль хариултан зөв байсан бэ гэхээр H тэнцүү 5 гэдэг хариулт нь зөв байжээ. За 2-ын 3 дугаар тест бол яасан бэ гэхээр холимог дахь төмрийн массын үеийг олоо гэж 10 г ямар ч зайгүй бичсэн байна тий. За цөмөр ба зэсийн холимог дээр илүү завсны хүчлэг гэсэн нэ. За юуны холимог байсан бэ гэхээр төмөр болон зэсийн холимог байсан. Тэгчээ яалаа 10 г мастай энэ хоёрын нийлбэр нь 10 г. За энэ дээр давсны хүчлэлтэй уралд оруулсан нэмэх нь аашлаар. За ингээд зэс бол нөгөө идэвхтэй игнэнд давсны хүчлэлтэй бол ордгоо юм байна. Төмөр бол идэвхтэй игнэнд урд байрлаж байгаа учраас давсны хүчлэлтэй идэвхтэй металл учраас давсны хүчлэлтэй уралд ороод 224 литр хий ялгаруулсан. Тэгэхээр стандарт нөхцөл гэсэн учраас би энэ дээр 24.8 м3 үржин майл асах нэг. За ингээд юу гэж асуусан бэ гэхээр холимог дахь төмрийн массын хувийг олох гэсэн учраас энд x грамм, энд 56 грамм дахиад x грамм төмөр чинь яасан бэ гэхээр 224 литр ус төрөгчийг бол үүсгэх юм бол 56 грамм төмөр чинь яасан бэ гэхээр 24.8 дм3 үржин майл асах нэг энэ майл байгаа. Тэгээ x тэнцүү хэд гарсан бэ гэхээр төмрийн масс нь бол 5.6 грамм гарсан байна. Шууд ингэж гарна гэж үү? Хэвийн нөхцөл юм уу, стандарт нөхцөл юм уу гэж одоо? Стандарт нөхцөлийг чи хэвийн нөхцлөөр батсан чи хайр гарсан ах юм. За 224-ээр бодлоо. За 224-ээр нь бодъё л 24.8 харна.
За тэгсэн чинь 56-г үржих нь 224-ийг хуваах нь 24.8 тэнцүү 0.500-ны 58 гарсан байна. За A-ийн юу гэсэн мөлий? Холимогдох ялгарсан хийг нэрлэж явагдсан урлагийн тэгштэлийг сонгоно гэсэн чинь ялгарсан хийн A тэнцүү зүйтэй 3 биш шүү дээ. A тэнцүү 3 байсан байна. Энэ шүү дээ. A тэнцүү 3 байж. За энэ хэвийн нөхцлөөр бодвол харин таарж байгаа юм байна. Эсвэл үлдэгдэл шатавал хэдэн грамм эсвэл холимогдох төмрийн массыг бол хэвийн нөхцлөөр бодчих. За хэвийн нөхцөл өгсөн гэд. Тэгэхээр чи нөгөө хариутай таарахгүй болчиход байна л да. Тэгэхээр за эсвэл стандарт нөхцөлтгөр нөгөө тэгэхээр хариугаа зөөрнө л гэсэн үг л дээ. Тэгэхээр стандарт нөхцөл бол стандарт нөхцөл шүү дээ. Нэг өөрчлөлт авах юм биш. За стандарт нөхцлөөр бодоод тэг хариуны алдчихгүй одоо баг зэргийн зөрүүтэй гарна гэсэн үг. 24.8 дециметр кубыг үржих нь 0 асах 1. Тэгсэн чи сая хэд гарлаа? 556 гарсан. 5058 грамм төмөр болсон. 10 граммаасаа 5058 хасчих. Массын хувь гэсэн чинь нэрээ. За хасчих. Дараа нь юу нэр хэрэгтэй шүү дээ. 494 грамм зис байсан байна. Төмрийн массын хувийг олох гэхээр 10 грамм чинь нийтдээ 100 баггүй. Энэний чинь 5058 грамм нь одоо төмөр байсан. Тэгэхээр энэ хэд болох вэ? Тэгэхээр 5058-ыг 100-аар үржүүлээд энэ чи 10-аар л үржүүлэх гэсэн үг ш 50 100-ны 58 буюу BC-ийн чи одоо ямар 51 рүү шилжүүлж авъя гэхээр 50.6 буюу 51 рүү шилжүүлэх гэдэг байна. BC-ийн 51 22.4-оор батхаар яг 56 гараад байгаа байхгүй. За ихт одоо яах вэ? Хэрвээ үлдэгдэл металлыг агаарт бүрэн шатаавал гинэ. Үлдэгдэл метан зисийг агаарт шатаана гэхээр юутай оруулах вэ гэхээр хүчил төрөштэй оруулна. Тэгэхээр юу үсэх вэ гэвэл зисийн оксид үүснэ. Хэдэн грамм үлдэгдэл металл вэ гэхээр 494 грамм. 2-ыг үржин 64 грамм. Хичнээн грамм зисийн оксид үүсэх гэсэн учраас x грамм. 2-ыг үржин 64 дээр нэмэх нь 0-ийн массын яран бодож байгаа шүү дээ энэ чинь. 2-ыг үржин 80 гэсэн үг байхгүй. За 494 грамм зисийг аваад хүчил төрөштэй оруулахад x грамм зисийн оксид үүсдэг юм аа. Тэгвэл 2-ыг үржин 64 грамм зисийг аваад хүчил төрөштэй оруулахад 2-ыг үржин 80 грамм зисийн оксид үүсдэг юм аа. X тэнцүү хураах үйлдэлийг хийн. X-ийн эсрэг талын хоёрыг үржүүлээд 2-ыг үржин 80-ыг үржин 494-ийг хуваах нь 2-ыг үржин 64 энэ хоёр хураагдлаа. Тэгэхээр 494-ээ хэдээр яг хураагаад болно л да. Хоёулангийн жишээлбэл 2 тураагаад 4 тураагаад ингээд бол бодох боломжтой. Гэхдээ би бол хуцаа хийнэ. Та бүхэн маань энийг бол 6175 грамм зисийн оксид үүсчээ. Өөрөөр хэлбэл D нь бол 6.2 л юм байна тий. За гэхдээ одоо та хэд энэгээр ингээд нөгөө сорилын чи хариун дээр бол яг ингээд 22.4-ээр бодоод хариу нь гаргацсан байгаа юм байна. За тэрэн дээр анхаарал хариу нь бол баг зэргийн зөрүү гарна. Яагаад гэвэл 24.8 22.4-ээр тооцсон ялгаатай учраас. За дөрөвдөх нь хэдэн грамм эслүүс хэрвээ урвал 5% досны хүчил ашигласан бол зөвхөн төмөртэй урвалд орсон хүчлийн массыг олгоно. За төмөртэй урвалд орсон хүчлийн масс. За төмөр дээр нэмэх нь досны хүчил тэнцүү ферм халаар 2 дээр нэмэх нь H2. За энэ болохоор энэ чинь төмөр нь хэд гэсэн бэ гэхээр энэ дээр төмөр гэдгээ 50 шүү дээ. Юуных гэдгээс сайхан 50 5058 грамм
Энэ бол 56 г. Давсны хүчлээ x-ээр x төмөртэй уралд орсон хүчлийн массыг олгосон учраас x грамм юм байна. Уусамлын массыг олгосон юм шүү дээ. 3-ыг үржих 36 г. 36.5 шүү дээ. 0.58 грамм төмөрчин x грамм хаашуулаартай уралд орлоо. 56 грамм төмөрчин 3-ыг үржих 36.5 грамм хаашуулаартай уралд орчээ. За ингээд хэд гарсан бэ гэхээр нэг ч одоо бодохгүй болох юм байна. За 3-ыг үржих нь юун 3-ыг үржих 36.5 бэ гэдэг шиг болох л дээ. Энд 2 байсан байна. Даанч нэг сонирхол явуулъя. За 2-ыг үржих нь 36.5 үржих нь 5000-58 баахан 56. Тэгэхээр 659 грамм давсны хүчил байжээ. За энэ бол уусан байцын масс буюу цэвэр усгүй давсны масс шүү дээ. Тэгэхээр уусамлын масс буюу том куб болохдоо уусан байцын массыг 100 нөгөө С хуваараар үржүүлээд тэгээд 100 даваад нь шүү дээ. Нөгөө процентын концентрац болдог томьёогонд л орлуулчихж байгаа. Тэгэхээр 659 граммыг хэдэн хуваар үржүүлсэн бэ гэхээр 5 хуваараа үржүүлээд тэгээд 100 даваасан гэсэн үг байхгүй. За тэгэхээр 146 гарахгүй юм чи нөгөө 22.4-ээр бодсон учраас үржих нь 5 хуваахан 100 0.32 би яг буруу бодчихлоо шүү. Уусамлын масс шүү дээ. Томьёогоо бичиж байгаа бодохгүй бол бүр бааларлаа. За уусамлын массыг олъё. За уусамлын массыг олдог томьёо биднэрт ямар томьёо байдаг вэ гэхээр ийм томьёо байдаг юм байна. Процентын концентрацтай томьёо. С хувь тэнцүү ийм уусан байцыг 100%-аар үржүүлээд ийм уусамлт хуваана. Энийг олохын тулд С хувьтай байраа соличихно. Ийм уусан байцыг 100-аар үржүүлээд С хувиар ийм уусан байц нь 659 граммыг 100-аар үржүүлээд С хувь нь 5 гэсэн шүү дээ. Тэгэхээр 659-ыг үржих нь 100 хуваахан 5 тэнцүү 131.8 грамм буюу FGH нь бол 132 грамм байсан байна. Ингээд энэ 24.8-аар бодвол одоо сорилын хариулт хэсэгтээ яг таарч байгаа шүү. Тийм учраас хоёр аргаар хоёулангаар нь тусад нь бичээд бодоод үзээрэй. За X, Y, Z гэсэн тэмдэглэгээ бүхий дөрвөн хатууд ээж өгчээ. Эдгээр нь цахилгаан дамжуулагч чанарыг судлаад W цахилгаан хатуу байдсан мөртлөө цахилгаан дамжуулдаг гэхээр W бол металл гэж. Эсвэл балчуулга гэж болно. Тэгэхээр балчуулга гэсэн юм хаалга юм. За X, Y, Z-д нь цахилгаан дамжуулахгүй гинэ. Дараа нь дөрвөн дээжийг алхаар зохиход W чинь цахилгаан дамжуулдаг, давтагддаг гэхээр энэ бол яалтчгүй металл гэж. Тэгвэл металл нь алт ганцхан байна. Энэ байх магадaltaй. X дээж дээр хэдэн хэсэг болон ботарсан. За дараа нь Y дээж нунтаг болтлоо жижиглэгдсэн бол Z дээж ямар нэг үрт. Үүний дараагаар дээжүүдийг спиртэн дээн дээр халаахаар Y дээж хуурай нэрэгддэг. Энэ хуурай нэрэгддэг гэхээр йод байх боломжтой. За ингээд бүгдээ тестүүдээ хийж үзье. За W дээж бол цахилгаан сайн дамжуулдаг, давтагддаг, азотын хүчтэй уусдаггүй. Энэ бол алт юм. Алт нь металлын тас дорноор юм бүтцтэй. За тэгэхээр W буюу W нь алт байсан байна. X дээж цахилгаан дамжуулахгүй зохиход хэдэн хэсэг болон ботардаг, азотын хүчтэй уусдаг гэвэл энэ хар тулгууны сульфид байсан байна. За Y дээж цахилгаан дамжуулахгүй нутаг болж жижиглэгдэх, халаахад хуурай нэгддэг гэхээр яа молекул юм бүтцтэй.
Z нь хатуу өөрчлөлтөнд ордоггүй, хайлдаггүй бол энэ захиурын оксид 2 юм аа. Ингээд W буюу N3, P буюу X нь 1, Y дээж нь 4, Z дээж нь 2. Захиурын оксидын бүтц нь орон тойрын том молекулын бүтцтэй гээд 10 дугаар ангийн сурвалжигчдэр байдаг те. Ионы орон тойр бүхий бодис гэхээр хард тулганы оксид байжээ. Ингээд дараагийн тэр 6 мол соль гэдгийг бол энэ бол ингээд дуусч байгаа гэсэн үг ээ. За ингээд тестүүдээ бол эхнээс нь дахиж давчиж ажиллаж үзээд мөн дахиад нөгөө сорилоо бол дахин 2 3 давтаж ажиллаад өөр юм болгороо. За ингээд анхаарал хандуулсан явдалд